Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай подкастын 4 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ дугаараар Монгол Улсын их сургуулийн Европ судлалын танхимын Испани хэлний багш Пүрв Сүрэн өргөдөө оролцож байна. За сайн байна уу багшаа? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. За та одоо манай сонсогчдод өөрийгөө товчхон танилцуулаач. За би Испани хэлний багшаар 20 шахам жил ажиллаж байна. Говь гэдэг Испани хэлний сургууль төгсөөд тэгээ Мексикийн үндэсний автономит их сургуульд хэл шинжилгээний магистрийн хөтөлбөрт 2 жил суралцаад тэгээд 2003 оноос Монгол Улсын их сургуулийн тэр үед гадаад хэлний соёлын сургуулийн Франц судлалын танхимд Испани хэлний хичээл анги хөтөлбөр нэгдээд тэгээд ажиллаж байгаа. За тэгэхээр өнөөдөр бид нэр профессор багштайгаа ярианы болон бичгийн хэлний талаар ярилцахаар болсон байгаа. За тэгээд ингээд ер нь асуулт руугаа орцгоё. Багшаа ярианы болон бичгийн хэлний ер нь ялгаа юу гэдэм бэ? Та тодорхой хэдэн жишээ дурдвалж. За хэлцүүн талаас ярианы хэл бол нэгдүгürt өгүүл хүнд нэгжэр гэдэг юм уу зөвхөн үйл үгэн дээр түшгэлсэн маягаар өгүүлбэрээ зохиогоод ингээ харилцах боломжтой байдаг хахад бичгийн хэл нь бол энэ илүү урт өгүүлбэрүүд буюу хавсарсан нийлмэл өгүүлбэрүүд дээр голчлон илэрхийлдэг. Тэгэхээр өгүүлбэр маань илүү нарийн эдрэттэй бүрэн ийм бүтцтэй болж орж ирдгээр хамгийн гол ялгаа гарч ирнэ. За ярианы хэл нь бол мэдээж сул үг. За тэгээд сэтгэл хөдөлгөөнийг илэрхийлсэн тухайн хүний хандлага эсвэл тэр хүний нөө хэлний чадамж, онцлог, нас хүүсийн онцлог гэх мэтийг илэрхийлсэн олон ийм үг хэллэгүүд ордог болвол бичгийн хэл илүү одоо төв ийм энгийн найруулгатай байх тэр голчлон хамгийн анхан шатны шаардлага болдог байх жишээтэй. За тэгээд ярианы хэл бол мэдээж дийлэнх тохиолдолд албан бус харилцааны орчинд өрнөдөг. Уг бол энэ гэр бүл, ойр дотны хүмүүсийн харилцаанд өрнөж байгаа ийм хэл байдгаараа үгийн сонголт бас мэдээж ойлгомжтой ялгаатай тий. Хэвлэл мэдээллийн эсвэл уран зохиолын ийм нэлээх өргөн агуулга илэрхийлсэн үгнүүд хэрэглэхээс илүүтэйгээр нэг үгийн давтамж илүү байдгаараа бас онцлог байх талтай. За өгүүлбэр мөн бүрэн бус өгүүлбэрээр илүү их ярина. Өгүүлбэрээ бид нэр төгсгөлгүй архин эсвэл үйл эзнийг заавал дурдах ёстой гэж бодоод байхгүй ингээд ярианы контекст нь ойлгомжтой зүйлс бол тэгэхээр илүү цөөн үгээр товч ярьж харилцдаг байхад бичгийн хэл бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь бүрэн байх тал дээр анхаарах нь гол шаардлага болдог. За тэгээд одоо хамгийн их гол үндсэн бидэнд ажиглагддаг жишээ гэвэл сүүлийн үед одоо залуучуудын ярианд анзаарахад би гэдэг юм уу эсвэл төлөөний үгийг хэрэгэлдэг болсон байна. Энэ магадгүй бидний үзэж судалж байгаа гадаад хэлний нөлөөнөөс хамааралтай байх магадaltaй. Ер нь бол тийм баг ер нь тодорхой ажиглагдаж байна. Монгол хэл бол төлөөний үгийг төдийлөн хэрэглээд байдаггүй. Эсвэл олон тооны хэлбэрийг төдийлөн хэрэгэлдэггүй хэл байхад сүүлийн үед бол энэ ярианы хэлэнд ялангуяа энэ их орж ирж байна. Тэгэхээр энийг бид нар энэ бол зөвхөн ялгаатай тал юм гэд хараад ажиглаад орхиосоо илүүтэйгээр аль болохоор бичгийн хэлний хэм хэмжээ стандарта зөв таних за энэнийг дагаж суралцаж тэрийг дагаад ярианы хэл нь илүү хэдийгээр одоо болгоомж багтай энгийн яриа хөр өрнүүлээд өнгөрж байгаа боловч ярианы хэл яриа нь үг хэллэн өгүүлбэр нь бүрэн цэгцтэй хүнд ойлгомжтой зөв тод дуудлагатай энэ тал дээр анхаарна. Ингээд энэ бол одоо төлөвшөөд тогтоод ирэхлээрээ нөгөө хүний хэл ярианы чадвар бичгийн хэлний эсвэл ярианы хэлний соёл гэдэг энэ ойлголтод хүний имиж болол ил гарч ирнэ л гэсэн үг шүү дээ тийм ээ. Одоо нөгөө төрлөх хэлээрээ ярих чадвартай хүмүүс гадаад хэлээрээ мөн адил ярих чадвартай байдаггүй. Яг гадаад хэлний хувьд ярих чадвартай байх нь ямар ашигтай байдаг вэ? Тэгээд энд нөлөөлөх зүйлс нь байдаг вэ? Тийм сүүлийн үед ер нь ч сүүлийн үед ихтэй багш нарын одоо оюутнуудад залуучуудад хамгийн их чиглүүлж хэлж байгаа зүйл гадаад хэлнийхээ чадварыг сайжруулъя гэвэл сайн орчуулагч болъё гэвэл их хэлний мэдлэгтэй маш сайн анхаараа энийг ерөөс байнга анхаарч гэдэг ийм зөвлөмжийг их хэлж байна. Эний цаад учир бол ер нь хэл сэтгэхүй хоорондоо холбоотой. Хүний сэтгэлгээний цаар хүрээ өргөн байх тусам үгийн сан баялаг байх тусам танин мэдгүй илүү өргөн хүрээнд ажиллаж гин гэсэн үг шүү дээ. Тийм болохоор зөвхөн гадаад хэл их хэл гэж ялгалгүйгээр тэр хэлний бүтэц бүрэлдэхүүн хэсгүүд ямар учир холбогдолтой ямар үүрэгтэй энийг бүтээвэр дагавар байлаа гэхэд энэ ямар үүрэгтэй өөр хэлэнд
энэ бүтээвэр, энэ дагаврыг ямар нэгжээр илэрхийлж ийн гэдгийг ялгаж таньдаг. Энэ бол зөвхөн одоо хэл шинжлэлийн нэг үндсэн суур ойлголтууд л гэсэн үг. Хэлний мэдлэг гэхээс илүүтэйгээр хэл нь юу байдаг вэ? Ямар боломж хэлэнд байдаг вэ? Хүний хэлэнд ямар боломж байдаг вэ? Гэ энийг судлаад ирэхлээр судлаач энийг анхаарч нэг тогтоогоод энд байгаа нэг логикийг олоод харчихлаар дараагаар нь гадаад хэл үзэхэд бол илүү төхөмтөө болдог юм тал байна. Тэгээд ер нь бол юу байдаг те хэл илүү их сайн ярих, илүү их сайн уншиж бичих тусам сэтгэлгээ сэтгэхүй хөгжиж идэг. Болохоор гадаад хэл үзэж сураа эхлээгүй байгаа эсвэл нэг төвшин төдийлөн ахаагүй байгаа бол их хэл дээр зөв сайн унших, сайн чанартай найруулгатай ийм материалууд бичвэрүүдийг сонгож унших дээр ер нь анхаарч хэрэгтэй болов уу гэж бодож байна. За ер нь зарим хүмүүс нөгөө гадаад хэлээр ярихдаа төрлөх хэлний өгүүлбэрийн бүтцэн өөрөөс шалтгаалan одоо ингээд дотроо битсэн байдлаар ингэж дүрсэлж дүрмдээ хит баригддаг шүү дээ. Үүнийгээ ер нь хэрхэн сайжруулан хөгжүүлэх боломжтой юм бол агшаа. Энэ одоо бидний бас сургалтын арга барилтай нэг талаараа холбогдолтой гэж магадгүй. Тэгэхээр гадаад хэл үзэхдээ юун төрөнд дүрм хилцэн бүтэц чухалчилж үздэг те. Тэгээд гэтэл бол хэлээр харилцах ялангуяа ярианы ур чадвар гэдэгт хэлний мэдлэгээс гадна нөгөө нийгэм соёлын мэдлэг дараагаар нь тэр нөгөө аффектив хүчин зүйл буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар гэд ийм дор хаяж 3 гол бүрэлдэхүүн хүчин зүйлээс хамааралтай байна гэдг нь ойлгомжтой болсон. Тэгэхээр ярих ур чадвараа хөгжүүлэхдээ тэр бэрхшээл хилцүүдэд баригдаад байгаа бэрхшээлийг даван туулахын тулд ер нь байнгын дасгал сургалт хамгийн чухал ах гэж би хичээл дээр жишээлбэл зөвлөгөлдөө чанга дуудаж унших, диалогийг ингээд дүрд орж унших. Тэгээ одоо л янз бүрийн подкаст бичлэгүүд, хичээлүүдийг авч үзэх боломжтой болсон учраас энийг бол байнга дагаж дуудаад дуудах тусам нөгөө авиа дуудлагын зөвшөрхийн зэрэгцээгээр сонсгол бас хөгжин, сонсож хүлээж авах, ялгах чадвар хөгжин. Тэгээд зөв сайн дуудлагатай бичлэг, шүлэг уншихыг ч юм уу эсвэл зохиол уншихыг энэ төр дандаа үлгэр жишээ юмнуудыг ер нь эхний ээлжинд бариулах зүгээр гэж би зөвлөдөг. Ярианы киноны өдөр тутмын ярианы хэл энэ төр бол яг л амьд хэлээдэг. Нэг талаасаа орчинд нь очиход ингээд илүү сайн ярих чадварт сургаж байгаа юм шиг мөртлөөсөө эргээд нөгөө бичгийн хэлний чадварыг цуг хөгжүүлж авч явах тал дээр илүү одоо бичгийн хэлний зохиол бүтээлийг уншиж дуудсан тийм бичвэрүүд сонсож дагаж дасгал хийвэл илүү оновчтой юм шиг санагддаг. Яа тэгэхээр одоо авиа зүгээс ахуулаад үг бүтэх ёс, өгүүлбэрийн гишүүд тэгээд найруулга, тэгээд тэр дискурсын ингээд хүчин зүйлүүд чинь бүгдийг нь нэгтгэсэн багтаасан юмнууд бол тэр үгийн мастеруудын хэлж байгаа ярьж байгаа уншиж байгаа шүлэг энтерт илүү тод байдаг тий. Утгын үргэлттэй үргэлтийг яаж илүү зөв сайн гаргах уу гэдэг ч юм уу. Тэгэд өсвөр насны хүмүүсийн дуудлага бол хэцүү шттэ. Кино энтер үзээд жишээ авъя гэхээр иймэрхүү зүйл одоо нэн тэргүнд санаанд орж байна доо. За сая ярианы ур чадварыг хэрхэн сайжруулах талаар бид ярилцлаа. Тэгээд одоо гадаад хэл сурж байгаа хүмүүст бас нэг чухал чадвар бол мэдээж бичгийн ур чадвар гэдэг. Тэгэхээр энийг одоо сайжруулахын тулд яг юунд анхаарах вэ? Уг одоо чадварыг сайжруулснаар бидэнд ямар давуу талтай байдаг вэ багшаа? Бичгийн ур чадвар гэдэгт бид нар эргээд дахиад яриатайгаа холбож болно л доо. Бичих, ярих хоёр бол нэг талаасаа хүлээж авч байгаа юм биш бүтээлч үйлдэл. Гэтэл энэ хоёрын цаана бидний нөгөө томьёолж ярьдаг хэллэхүйн дөрвөн чадвар гэд байдаг чинь бичгтэй нь холбоотой, уншиж ойлгох чадвар нягт холбоотой, ярих илэрхийлэхтэй ч холбоотой, сонсож ойлгох чадвар ингээд нягт холбоотой юм чадварууд. Тэгвэл бичиг дээр бүгдээрээ л энэ дөрвөн чадвар дөрвөлөл адилхан жиг төгсний үндсэн дээр бичих чадвар сайжирч явах нь л ойлгомжтой. Яг хэлний мэдлэг, нөгөө нийгэм соёлын чадвар, харилцах чадвар, харилцааны стратеги боловсруулах гэхээр чинь өгүүлбэрийг яаж найруулан бичих үү, ямар өнгө аясаар илэрхийлэх үү, өөрийнхөө бодол санаа, эсвэл үзэл бодол, байр сууриа яаж хамгаалах уу, яаж няцаасан өнгө аястай бичвэр бичих үү гэд энэ болгон дээр чинь дахиад бас стратеги яригдэн шүү дээ. Тийм болохоор ер нь бол бүх нийлбэр үр дүн нь бүх чадвар бичгийн хэлэнд илүү их гарч илүү тод ялгарч харагдах боломжтой нэг талаас нөгөө талаас илүү практик тал нь гэвэл гадны их сургуулиудад одоо жишээлбэл шалгалт өгтөө эссе бичиж явуулах 1000 хүүхдэд за ер нь бол
1000 багтана л да 2500 хүүхдэд дунджаар эсээ бичээд тэгээд өөрийн танин мэдхүйн тухайн салбарт хэр мэрэгсэн тэгээд ирээдүйн төлөв байдлыг яаж харж байгаа гэх мэт ингээд нэлээд өргөн хүрээтэй асуудлуудыг бичгээр илэрхийлнэ гэдэг. Тэгэхээр бичих ур чадвар бол ач холбогдолтой гэдэг нь аюул чухал. За анхаарах зүйл бол хим хэмжээ тухайн хэлэнд найруулгын хим хэмжээ юу бах уу? Үгийн сангийн хим хэмжээ гэж юу байна? Энэ нь тааруулж энийг баримталж зөрчиггүйгээр хэрэглэж бичих. Мэдээж ярианы хэлний үг хэрэглэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ бичгийн хэлний тогтсон стандарт хим хэмжээг сурч судалж тэндээс жишээ авч аль болохоор тэр төвшөнд хүргэж бичихийн төлөө зарна гэхээр энэ бол үнэхээр тийм бүтээлч тэгсэн ирнэ эргээд чиний бичсэн эсээ бичгээр илэрхийлсэн одоо тэр нэг цөөн хүүхдэд болооч өгүүлбэрүүд чинь илэрхийлэх мэдлэг танин мэдгүй цар хүрийг чинь илэрхийлэх ийм том этикет болчихж байгаа. Тэгээд бичих бол бас ер нь хэлний мэдлэгийг илэрхийлэхээс гадна хүний логик сэтгэлгээ. За юмны уялдаа өмнөх одоо ямар зорилгоор бичиж чинь те бичиж байгаа бичвэрүүд чинь жишээлбэл манай сурагчдад өгж байгаа бичвэрийн даалгаврууд гэхэд чинь тайлбарлан бичих, дүрслэн бичих, эсвэл учир шалтгааныг нь ялгаж тайлбарлаад харьцуулах, зэрэгцүүлэх, нөгөө бусад үзэгдлүүдээс давуу болоод сул талуудыг нь илүү тайлбарлах гэх мэт ийм өөр чиглэл бичигдэж байгаа даалгавруудыг яг тэр зөв одоо зааварчилгааны дагуу бичих дасгал хийх тусам хүний бичгийн ур чадвар сайжирна. Бидний нэг хэлний нөгөө сурагчгээс хамаарат эхний нэг анхан дунд энтер төвшин хүртэл голдуу хилцэн хувиргалууд хийх үг нөхөх ч юм уу ийм энгийн дасгалууд дээр их ажиллаад ер нь бол амжилтаа сурж байгаа гэсэн юм дүр зурагтай яваад байдаг. Гэтэл яг бичих ур чадварын цаана нь байгаа гол үйлдэл, гол хийх зүйл бол нөгөө үзэл баримтал, байр сууриа илэрхийлэх. Инхээр эн чинь логик сэтгэлгээ аягүй чухал. Энийг л байнга ерөөсө мартахгүйгээр хөгжүүлж явах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр ярианы хэлэнд бол бүрэн бус өгүүлбэрээр буюу одоо 1-2 үгээр хоорондын харилцаа бол өрнөх боломжтой юм байна. Харин бичгийн хувьд бол одоо бичгээд өгүүлбэр, зөв өгүүлбэрийн бүтэц, өгүүлбэр бол ер нь гол нэгжин болоод явна гэсэн үг үстэй багшаа. Тийм. Тэгэхээр тийм яг бүрэн бус өгүүлбэрээр гээд тэгээд бичгийн чинь гол зорилго бол харилцаанд логиктой утга санааг дамжуулах нь илүү чухал гол зорилго болчтой. Ийм зорилгоор бид нэр бичиж чинь тийм учраас нөгөө тэр хэлэх гэж байгаа санааг чинь олон янзаар дэлгэрүүлэх, олон янзын тод тогтчод тэгээ тэрийг дахиад дараагийн шатанд нь уран яруу сонсголонтой болгох зорилгоор бас нэмэлт ингээд олон нэгжүүд нэмээд өргөтгөх боломжтой. Өгүүлбэр бол тэгэхээр маш олон үгээс бүтсэн байж болох гэдэг тийм. Тэгэхээр энэ бүтцийг ялгаж сурах. Тэгээд эхний ээлжинд бол нөгөө одоо гойчлоогүй их яруу сайхан тэмдэг нэрээр тодтогоогүй гол санаагаа илэрхийлэх гэсэн гол нэгжүүд нөгөө subject object verb тийм гурван нэгжээ байх ёстой гэдгийг заавал бодож илэрхийлээд тэрийгэ өөрийнхөө хэлэх гэж байгаа өнгө аяс за тэгээ ярих гэж байгаа зорилго бичиж байгаа зорилго за тэгээд одоо хин уншигчтай бодоод энэ төргээд бусад нэгжүүдэд сонгоод оруулах боломжтой. Тэгэхээр өгүүлбэр бол нөгөө энгийнээс ингээд дэлгэрэнгүй болоод өргөжөөд за дээрс нь нөгөө текстийнхээ бичвэрийнхээ онцлогоос хамаарат хууль зүйн юм уу эдийн засгийн салбарт бол маш том бүтэцтэй хавсарсан нийлмэл өгүүлбэрүүд ингээд 40-50 үгнүүд нийлсэн үгээс бүтсэн өгүүлбэрүүд ийм илбэг байна. Тэгэхээр л бичих ур чадвар нь илүү одоо комплекс нарийн лидертэй бүтэцтэй гэдгийг ойлгомжтой болж нэг талаас нөгөө талаасаа тэр логик утга санаа тэр бол хамгийн гол чухал. Гэтэл ярианы хэлний онцлогч юм бол зөвхөн харилцах үүрэг тийм мэдээлэл дамжуулах, хуваалцах энэ үүрэг дээр илүү суурилж хат чинь бичигт бол утга санаа төгс төгөлдөр өгүүлбэр энийг бусдад дамжуулах. Тэгээ энэ цаг хугацаа, орон зайг айгу богино хугацаанд хол газар очиж дамжих болж ш. Тэгэхээр энэ бас нэг талаас хариуцлагын асуудал бас байна шүү дээ. Тэгэхээр бичих бол илүү хүнд олж таарад байдаг. Тухайн сурч байгаа хэлний маань орчин байхгүй газар гадаад хэл сурч байгаа залуучууд ярианы болон бичгийн хэлний ур чадварыг одоо хослуулан эзэмших нөхцөл ер нь хэр байна вэ? За бидний сургалтын зорилго нэн тэргуунд бол хэлний дөрвөн чадварыг энэ тэнцүү хөгжүүлэх чиглэлд явж байгаа тийм ээ. Тэгэхээр гэхдээ яг нөхцөл байдлаас хамаарат яг чиний хэлснээр ярианых ур чадвар, ярианы чадвар бол арай сул байх талтай юм зүйл ажиглагдаж байна. Гэхдээ энийг бас
дахиад жоохон ахиулаад урт хугацаанд болох юм бол энэ монгол хэл дээр их хэл дээр гадаад хэлний хэлзүүн бүтцийг нэлээд нарийн ширээнээр нь ойлгож хүлээж авсан нөхцөлд дараа нь ярианы орчин бүрэлдсэн цагт их хурдан хугацаанд ярих чадвар амархан задардаг, хөгждөг. Бараг л хүмүүс зүгээр энгийн үгээр хэлэх юм бол нэг 2-7 хоногийн дотор чих онгоогод гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ чинь хэлний бүтцийг их улс суурьтай сайн суралцсан хүүхдүүдийн тухайд бол ярианы ярих чадвар богино хугацаанд маш сайн хөгжих юм боломжтой. Хэлний суурь тавина гэдэг л дээ тэр чадвар. За өнөөдрийн маань подкаст ерөнхийдөө дуусахад бэлэн боллоо төгсөн байна. Тэгээд маш сонирхолтой яриа болж өрнөлөө гэж бодож байна. Тэгээд багшаасаа нийт залуучуудаа яг энэ сэдвийн хүрээнд анхаарах ёстой. Тэгээд энэ сэдвээс авах ёстой зүйл юу байсан бэ? Энийг та нэгтгээд нэг хэлээд өгөөч. За бидний сая ярилцсанаар бол гадаад хэл сурахад ярианы болон бичих чадвараа хөгжүүлэхэд зөвхөн тухайн гадаад хэлтэй төвлөрөхөөс гадна их хэлний ур чадвараа их хэлээр эзэмшсэн энэ чадварыг давхар анхаарах, бүр илүү сайн урд нь хөтөлж явахаар авч явах шаардлагатай. Энийг бол ялангуяа орчуулга хийж байгаа нэлээд агсан төвшөндөө гадаад хэлээр харилцаж байгаа, мэрэгчлэрээ ажиллаж байгаа хүмүүс за мөн манай монгол хэлний багш нарын хамгийн их анхааруулж хэлдэг зүйл бол хүний нөгөө сэтгэх цар хүрээ бол их хэлний хэрэглээгээр дандаа амладаг. Тэгээд тэрэн дээр суурилж хөгжих юм бол бид нар одоо энэ улсын иргэн болж байгаагийн бас үүрэг гих талаасаа нөгөө талаасаа илүү энд монгол сэтгэлгээний орчинд монгол хүмүүсийн яриа хөөрөн дунд боловсрч хүмүүждэг учраас гадаад хэлний мэдлэгийг их хэлний мэдлэгээс ер нь өмнө тавихаасаа илүүтэйгээр дагуулах маягаар их хэлэн дээр суйрлаж гадаад хэлийг сурах нь нэгдүгürt бол илүү өнөө цаг үед ялангуяа бидний анхаарах зүйл гэж бодож байна. Нэг талаас нөгөө талаас гадаад хэлний амжилттай сайн суралцах, гадаад хэлээр одоо мэрэгчлэр олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөгч болж гарч ажиллахад эхлээд хэлзүү мэдлэг бол суур болно гэдгийг бид нэлээд чухалчлалаа тийм ээ. Ярианы ур чадварыг бол богино хугацаанд ялангуяа бид нэр одоо орчин бүрдэлтэхэд авиад бодлого талаасаа асуудал байхгүй, үгийн санг бид нар гадаад хэлнийхээ нэлээд олон жил суралцсан туршлагаас хамаарат үг суралцах, шинэ үгийг хуургаж хэрэглэх, үүсгэх энэ төр зарчмыг нь сураад авчвал шинэ үг бүтэх зарчмыг сурч авсан байхад аяндаа энэ чинь нөгөө хэлний чадамж цаанаас нь өдөртөө гэх юм уу да ингээд хөгжүүлээд аваа явуучих юм боломжтой чадвар. Тэгэхээр хэлзүүн бүтэц одоо гадаад хэл монгол хэлнээс чинь юугаар ялгаатай нь өгүүлбэрийн гишүүдийн байр буюу үйл үгээ эхэнд нь заавал хэлээд тэр үйл үгэнд чинь энэ үйлийг хідэн хүн хийж гин дотор нь дунд нь чи өгүүлэгч оролцсон байна уугүй юу гэдгийг илэрхийлдэг тэр үйл үгийн хуургалуудыг тэр системийг эсвэл дараагаар нь заавалчгүй обжект одоо тусах тууныг илэрхийлдэг хэл байх юм бол тэрийг нь хэрэгэлдэг. Эсвэл төлөөний үгийг хаяад хэрэглэж байгаа хэлэлцдэг ийм бүтэц тогтолцоотой хэл байвал энэ ялгааг олж харах. Тэгэхээр ер нь зөвхөн их хэлний буюу гадаад хэлний мэдлэг гэхгүйгээр хэл шинжлэлийн үндэслэлтэй хэлний талаар хүмүүсийн мэдлэг их чухал гэж бас нэмж хэлмээр байна. За тэгээд 3 дахь чухал зүйл бичгийн хэл болвол хүний одоо дээд боловсралтай. За тэгээд орчин цагт хүрэх чадвартай эсвэл өрсөлдөх чадварыг илэрхийлэхэд бичгийн хэл бол их чухал ийм үзүүлэлт болж ирж байна. Тэгэхээр энийг баялаг, утга төгөлдөр, тэгээ сонирхолтой, тэгээ зорилгоосоо хазаахгүйгээр тэг хүний анхаарал татгаар нөгөө товч тодорхой байх гэх мэтийн зарчмуудад тааруулаад энэ шалгууруудыг хангаж бичиж сурахад бол ерөөсө уйггүй дадлах сургууль хийх нөгөө хэлзүүн дасгал гэж ингэж нэг их үл томсорлох маягтайгаар нэг хэвийн юм хийж ийн гэхгүйгээр энд энэ хэлний бүтэц тогтолцоог миний уурэг тархинд энэ мэдээллийг хүлээж авч ийн гэдэг талаас нь их одоо их л сайн дасгал дадлага хийж иж бичих ур чадвар ер нь сайжирна. Ярих ур чадварт ч гэсэн ялгаагүй. Гэхдээ орчин нөхцөл зорилгоос хамаарат арай өөр гэсэн онцлогуудтай байх нь тийм ээ. За маш их хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань подкаст энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.